Сайн байцгаана үзэгчдээ. Илб сурцгай суугтавтай морил. Энэхүү суугийн зорилго бол одоо мэдээч илб сургана л гэсэн үг шүү дээ тий. Өөр юу л байв гэж үсээ юм гарч өгчөөд. Тийм байна. Тэгээд та нар маань комент хэсэгт өөрсдийн одоо илб сурах улам өшөө олныг сурах тэр хүслээ илэрхийлдэгт баярлалаа. Тэр чинь бас намайг ингээд зоригжлоод өшөө олон бичлэг хийвэл зүгээр юм байна гэдэгт хүрэгдэг шүү. Тэгээд энэ хүү бичлэгийн ихэнд та нарт үзэгчид та нартаа нэгэн уриалгах зүйл байна. Юу вэ гэхээр илб сурна гэдэг бол тодорхой төрлийн цаг хугацаа, сэтгэлийн хатуужил хэрэг болдог байгаа. За тийм учраас та бүхэн маань энийг сурахдаа гоё яг чөлөөт цагаараа тий яг завтай үедээ энийг хийгээрэй. Түүнээс бол одоо ямар нэгэн өөр чухал зүйл хийж явах хэвээр цагаа одоо иймэрхүү илб сурахад зарцуулж бити үрээрээ гэж хүсэж байна. Хичээл хийх ёстой бол хичээлээ хий, ажиллаа хийх ёстой бол ажиллаа хийгээрэй. Харин яг гоё амарч байгаа чөлөөт цагаараа миний бичлэгийг үзээд энэ зүйлийг сураарай гэж таартай уриалмаар байна. За өнөөдөр нэгэн бал ашигласан сонирхолтой илбийг сурна. За энэ бол camera trick гэдэг төрөлтөд орно. Юу вэ гэхээр камер хаанаас үзэж гин эсвэл хүний нүд хаанаас үзэж гин яг тэр өнцгөнд тааруулж идэг илб ба. Харин хажуугаас ч юм уу артлаас үзвэл шууд баригдахаар тийм төрлийн илб байгаа. За та нар энэ хүлбийг урдаас нь бичлэгийн ихэнд үзсэн. Одоо би та нарт дээрээс буюу ардаас нь үзвэл яаж харагдгийг харуулъя. За ийм зүйл болоод байгаа. Иймэрхүүлэг сони болоод байгаа юм да. За эхний хэлбэн те хоёр дахь хэлбийг би дараа нь заа. За ерхэд бол та нар нууцыг бол хараад ойлгочлоо те. За ийм амархан юм байсан шал худ юм биш үү гэж яг одоо бодож байгаа хүмүүс байл. Тийм энэ чи угаасаа л худ шүү дээ. Угаасаа л энэ чи илб шүү дээ. Илб гэдэг бол одоо те яг ямар нэгэн гарын одоо арга техник ашиглаад хүнийг одоо хөгжөөх, entertainment хийх урлаг шүү дээ. Тийм учраас угаасаа худ байгаа шүү тий. Тэгэхээр за яаж хийхийг заая. Хэрвээ баруун нараа бичдэг бол баруун гартаа балаа барьж эхэлнэ. Зүүнээр бичдэг бол ингэж барина. За баруун гартаа бичээд ингээ барьж. За ерөөхдөө бол дунд туруу маш чухал үр гүйцэтгэж байгаа. Балаа доороос нь тулж өгч байгаа. Тэгээд долоор урвал яг ингээд бүхэлд нь хааж өгч байгаа. За урдаасаа харах юм бол ингэж нууж барьж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг маш цэвэрхэн барьж одоо харагдахгүй барьж сурах хэрэгтэй. Ойлгомжтой тий. Тэгээд ерөөхдөө та нар энийг хийхдээ толны урд харж бэлтгүүлсэн. Яг л зүгээр л ингээд бэлдээлээдэг. Тэгэл яг хүмүүст үзүүлэхэд ерөөсөө тухайн хүний өнцгөнд тааруулж хийж чадахгүй бол ямар ч ашиггүй байна. За ингээд барьсан байгаа тийм үү. Эрхийн урчин сул. За баруун гараа ингээд байхгүй хоосон байгаагаа харуулж марлаад энэ ер нь одоо яг тухайн хүний урд юу гэж тэр нь хүний нүд тийш анхаарал төвлөрж идэг гэсэн. Тэгэхээр бид нар энэ гараасаа анхаарлыг холдуулаад аль болох энэ хоосон гар руугаа шилжүүлж яагаад тэгээд ингэж гаргаж ирнэ. За яаж гаргаж ирээд вэ гэхээр ингээд барьсан байгаа эрхийн уруу долоо уруу хоёроо нийлүүлээд ийм үйлдэл явж байгаа. Ерөөсөө ийм үйлдэл явж байгаа. Энийг л ерөөсөө маш цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. Баярлалаа. Долоо уруугаа түлхэж болно. Тэгээ улам сурах тусам зүгээр баг түлхэхгүй байхад жоохон түлхэхэд өөрөө явчихж байгаа. За мөн ингэж явахдаа энэ долоо уруугаараа ингээд татчих бас болно. За энийг маш цэвэрхэн хурдан хийж сурах хэрэгтэй. За тэнгуут хоёр хаасан гартай юм шиг харууллаа. Хаалаа. Ингээ харуулчих. Тэгээд ингэж харуулсан бол дахиж хаагаад ингэж хоосон юм шиг харагдуулаад дахиад нээж байгаа. Ийм л юм болоод байгаа. Энийг л ерөөсөө цэвэрхэн хийж сурах хэрэгтэй. За. Тэгээд энэ илбийг сайн хийж сурчих юм бол яг нөгөө бал алга болгож байгаа юм шиг тэр харагдуулт илбийг бас хийж болно. Шууд яах вэ гэхээр маш хурдтай ингэж чаа. Маш хурдтай. Тэгээ энийг яг ингээд толны мөн бэлтгэхдээ яг ингээ гоё яг алга болж байгаа юм шиг харагдаж гин үгүй юу те. Хэрвээ яг энийг маш хурдтай яг алга болж байгаа юм шиг хийж сурахгүй бол яах вэ гэхээр эн чинь ингээд удаан хийгээд ингээ бариад өгчих юм бол тэгээд нөгөө энэ мэн те ингэж мэн гэдэг илбч бүгдээрээ будаа болж байгаа гэсэн. Ерөөхдөө хүн ойлгочихдлаа гэсэн үг. Ойлгочихж байгаа гэсэн үг байгаа шүү. За эсвэл те
гинт хоосноос гинт бал гаргаж ирж байгаа юм тэр дэлбийг хийж болно гэсэн үг. За нэг харандаагаар хийж болно, палмастраар хийж болно те. Ерөөсөө юугаар ч хийж болох байгаа. За ийм л зүйл болж байгаа. Ерөөсөө айгу энгийн. Тэгээ гол нь бэлтгэл хэрэгтэй тий. За хоёр дахь хэлбэ заа. Хоёр дахь хэлбэл бол ерөөхдөө хамарлуу ороод гардаг хэлб үзүүлсэн. За би та нарт хамар ам хоёроо харуулна. Түүнээс бол өөрийнхөө царайг бол харуулахгүй уучлаарай. За балаа ингээ барьчихна. Энийг зайгаар балаа харагдуулж болохгүй. Нууж байна. За энийг хамарлуугаа хөрвөлээ. Хамрандаа яг бүтэн оруулахгүй хамарныхаа наад болон дэвтэйхэн барьж хагаад гараараа ингэж гуулгуулж оруулж байгаа юм шиг харагдав. Дараа нь амнаасаа зүгээр ингээд татаа гаргаад байна. Амаараа жоохон бацж барьж хагаад. Ийм л зүйл болж байгаа. Энийг ерөөсөө айгу хурдан эвтэйхэн хийх хэрэгтэй байна. Төхөөрөө ерөөсөө харагдуулж болохгүй. Тэгээд гаргалаа. Энийг хурд хийх хэрэгтэй. Энийг хийхэд би та нарт анхаарах хэд хэдэн зүйл байна. Юун түрүүнд бас жоох аюултай байгаа. За энэ баллынхаа энэ үзүүрээр ерөөсөө хийж болохгүй. Энийг ерөөсөө ингэж хамарлуу оруулж болохгүй. Аль болох энийг тэгвэл энэ чигээ нарийнх юм чи ингээд жоохон алдаал тэгэнгүүт хамарлуу чи ингээд бүтэн орчин. Ойлгож байна уу? Тэ? Тэгэхээр тэгж ерөөсөө болохгүй. Энэ артлаар нь аль болох бүдүүн бол байвал эстэл багтаа гэсэн үг. Тэгээд энийг хийж байгаад ямар нэгэн асуудал үүсвэл ерөөсөө миний буруу биш шүү. Тий, уучлаарай. За хоёрдугаар тэгвэл нэг асуудал нь болохоор энэ нусны асуудал байгаа. Тий. Одоо юу гэдэг чинь хамрандаа нустай байж байхдаа та нар хийхдээ жоохоо ингэж хийжүүл дээ. Ижигээ нустай болчихж байгаа. Тэгээ нустай юм амруугаа нэгсэндээ нус амруугаа хийчих гээд байгаа байхгүй тий. Тийм учраас эхлээд нусаа нийгээрээ. За тэгээд яна уучлаарай. Тэгтээ ялч үнэлдэ нусаа нийчээд хийх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар одоо нус амруулч нь орлоо хэд муухай штэ тий. Тийм учраас сурмаар байгаагүй өөрсдөө шийд. Одоо заавал нэг нус мус амандаа хүргэн байж тэгж нэг илб хийгээд яг уу те өшөө зөндөө олон гоё илбүүд би заасан штэ. Тэдрийг хийж болно. Яг уу нус мус оруулах нь гайгүй те. Хамар цэвэрхэн эсвэл нус орсон ч би юм тоохгүй гэж үл яг уу энэ илбийг сурахгүй юу тий. Тэгээ та нарт л одоо зүйлсийг хариуцлагыг үүрүүлээ. Тэгээд миний хэлсэнчлэн одоо энийг хамарлуугаа ингэж гүн оруулаад хамрааг гэртээвэл энэ бол миний буруу биш шүү. Би энэ бичлэгэнд аль хэдийн та нарт хэлсэн, та нар өөрсдөө үн хөлсийн тооцож байгаад энэ хэлбэ сураарай. За ингээд өнөөдрийн миний заахыг хүссэн зүйлсүүд байна. Заагдлаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Мөн комент хэсэгт өөрсдийн үзэл бодлыг мөн дараагийн бичлэгт юу сурахыг хүсэж байгаа бичиж үлдээгээрэй. Мөн subscribe дараагүй бол дараарай гэж гуйж гин. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.